Одоо энэ нэг өвс мөс засалтын ер нь яаж байдаг? Эсвэл өөртөө ингээд машинаар ингээд үсийг авчт юм уу? Яг эмнэлгүүд бас үсийн засж байгаа. Салаанууд бас одоо зөндөө болсон шүү дээ. Нохооны салаа болцсон. Зардалч явж ин да. Засах салаанууд бол зөндөө болсон. Тэгэл тухайн нэг үйлдвэрийнх нь бид үст нь хамааруулаад янз бүр засаад гэдэг. Тэгэл үсийн засуулж шүү дээ. Энэ дээр бол нөгөө чихэнтэй үстэйгээ яасан шүү дээ. Үсийн засвалгатаа хэдүүлээ нөгөө нэг чихэн доцох үсийн сайхан цэвэрлүүлээд чихэнгийн цэвэрлээд дараагийн нөгөө нэг эн чин хумсыг авах болж шүү дээ хэдүүлээ. Тийм шүү дээ. Хумс нь болгоо. Яг нөгөө том үдийн юунууд ч болол ингээд байглаараа уун ингээд гүүгээд тэнгуүтээ ингээд үрээд энийг авах шаардлага байхгүй. Тэгэхээр эдгээр чинь бол хумс нь нөө гэртээ байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр богино хугацаанд хумс нь ургадаг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ бол нэг 10-аас 14 хоногтой хумсыг авахгүй чинь. За хажуу талын нэмэлт хумс гэдэг устлын хөлн дээр байдаг. Тэрийг сайн анзаарч явахгүй бол тэр нь ус дурах чинь бол хоошоо бүр ирэнгүүтээ бүр арслууга шигдэж очдөг. Тэгээд тэн дээр бүр үсэл маш хэмжээний өвдөлтийг үүсгэдэг. Тэгэхээр тэрийг сайн анзаарч. Угаасаа юу шалан дээр болгонгууд таг гэж хэлнэ. Дүү бүлэн үссэн юм шиг. Тэр үед нь хэдүүлээ хумсыг аав шүү дээ.